Дэлхийн хамгийн хүчтэй хаздаг 10 амьтан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар ярихаа шийдлээ. Өмнө нь хийсэн дэлхийн хамгийн хүчтэй 10 амьтан бичлэг дээр маш олон хүмүүс дэлхийн хамгийн хүчтэй хаздаг 10 амьтны талаар яриад өгөөч гэсэн сэтгэгдэл ирүүлсэн. Зарим сэтгэгдэл 300 орчим лайк, цаашлаад бүр 700 гаруй лайк авсан учраас амлсан ёсоор энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Нэмжлэхэд манай сувгийг байнга үздэг хүмүүсийн 15% subscribe дараад үздэг юм байна лээ. Эдгээр subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд бяцхан мэдээлэл өгөөд үндсэн сэдвтэ орцгоё. Аливаа амьтдын хувьд хазалтын хүч гэдэг бол өөрийгөө хамгаалах, ан агнуур хийх, байгалийн хариг сэрцгий, давагдшгүй хүнд нөхцөлийг даван туулахад чухал үүрэгтэй зүйлсийн нэг юм. Тийм учраас дэлхий дээр итгэмээргүй хүчтэй хаздаг олон амьтад байдаг. Ингээд бүгдээрээ дэлхийн хамгийн хүчтэй хаздаг 10 амьтны талаар мэдж авцгаая. Жагсаалтын 10 дугаар байр цагаан баавгай. Цагаан баавгай бол хойд туйлын хатуу ширүүн уур амьсгалд дасан зогтсон гайхалтай амьтан бөгөөд дэлхийн хамгийн том баавгай, өөрөөр хэлбэл хуурай газрын хамгийн том махчин амьтан юм. Тэд ойролцоогоор 2-оос 2.5 м урттай, 150-аас 800 кг жинтэй байдаг. Мөн цагаан баавгай өөрийн хүчрхэг байдал, усан цэлэх чадвар, цав цагаан өнгө, хазалтын хүчээрээ алдартай. Тэд ойролцоогоор 1 см квадрат талбайд 84.4 кг хүчээр хаздаг бөгөөд энэ амжилтаараа бүх төрлийн баавгайн дотроос 1-р байранд ордог. Цагаан баавгай өөрийн хүчрхэг хазалт 5 см хүртэл урт соёогоо ашиглан ихэвчлэн далайн хав, далайн морь, бээлүгэ хайлам зэрэг амьтдын зузаан өөхөн давхархыг нэвт хазаж тэднийг барьж иддэг. Гэхдээ цагаан баавгай хоол тижэл хомсдсон үед аливаа амьтны сэг зэм, элдв загас, бусад хөвгтөн амьтад, шууны өндөг, жимсгэн, далаан замаг зэргийг иддэг ажээ. 9-р байранд бидний ойрын төрөл горил орлоо. Тэд Африк твийн төв хэсэгт ширэнгэн ойд амьдардаг бөгөөд эр горил 136-аас 227 кг жинтэй, 1.4-өөс 1.8 м өндөртэй байдаг. Биеийн хүч, азалтын хүчгээд ямар ч хэмжүүрээр хэмтсэн горил бол дэлхий дээрх хамгийн хүчрхэг амьтны нэг юм. Тэдний хазалтын хүч маш их бөгөөд 1 см квадрат талбайд 91.4 кг хүчээр хаздаг. Энэ бол цагаан баавгаанаас ч өндөр үзүүлэлт юм. Горил асар хүчтэй хаздаг боловч өвсөн тижээлтэн амьтан гэдгээр онцлогтой. Тэд өөрийн энэ чадвараа хатуу мөчөр зажлах, модны холцыг урах зэрэгт ашигладаг. Горил хайцангуй тайван, элдэг зөөлөн зантай нийгмийн амьтад бөгөөд тэд хоорондоо маш сайн уялдаа холбоог үүсгэж сүргэлэн амьдардаг. Горил уурлаж бухимдсан үедээ үнэхээр аюултай учраас хүчрхэг махчин амьтад хүртэл түүнээс зайгаа барьдаг ажээ. Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлт, амьдрах хүчний алдагдал зэргээс үүдэн тэдний тоо толгой улам цөөрсөөр байна. Тийм учраас тэднийг ховорцсон амьтдын ангилалд оруулдаг ажээ. 8 дугаар байранд аимшигт махчин ух авраг загас орлоо. Энэ төрлийн авраг загас ихэвчлэн далайн эрэг хавийн гүйхэн усанд амьдардаг боловч цэнгэг усанд хүртэл амьдрах чадвартай гэдгээр онцлогтой. Өөрөөр хэлбэл зөвхөн далаа тэнгисээс гадна томоохон гол мөрөн, давстай болон цэнгэг устай нууран тааралдаг. Ух авраг загас гол мөрнийг өгсөн 1100 км хүртэл хол сэлсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Ух авраг загас дунджаар 225-аас 2.4 м урттай, 95-аас 130 кг жинтэй боловч хамгийн ихдээ 4 м хүртэл урттай, 600 кг хүртэл жинтэй байдаг. Тэдний хазалтын хүч маш их бөгөөд 1 см квадрат талбайд 95 кг хүчээр хаздаг. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Ух авраг загас маш хүчтэй хаздагаас гадна бусад бүх төрлийн авраг загаснаас илүү олон шүдтэй буюу нэг удаадаа 350 орчим шүдтэй байдаг. Нэг удаадаа гэж хэлж байгааг зарим хүмүүс гайхаж байж магадгүй. Яг гэвэл бүх авраг загас насан туршдаа нийт 50,000 орчим шүд ургуулдаг. Ингээнээр хэлбэл тэдний хуучин шүднүүд эрүүний ирмэгдээр ирээд ундаг. Харин арын игнэний шин шүднүүд унсан хуучин шүдийг орлохын тулд ураг шөдөлж шинээр гарч ирдэг. Энэ мэтчлийн шүднүүд туузан данжуурах шиг л шинээр төлжин ургадаг. Ух авраг загас энэ хүчрхэг эрүү шүдээ ашиглан хясаа, яст мэлхий, усны үхэрний үрдэл, зарим төрлийн авраг загас гэх мэт олон янзын амьтдаар хоолдог. Түүний хоол тижэл дотор хүмүүс бидж хаяа ордог. Гол мөрөн, нуур гэх мэт цэнгэг устай газруудад ух авраг загасны дайралтанд өртсөн хүмүүс маш цөөн боловч эсэргээрээ далайн эрэг орчимд нэлээд олон байдаг.
Судалгаанаас харахад авраг загасны дайралтанд өртсөн хүмүүсийн ихэнх нь бух авраг загастай тааралдаг ажээ. Тийм учраас далайн тэнгисийн иргдээр амарч буй иргэдийг хамгаалахын тулд бух авраг загасыг ихээр устгадаг. Үүнээс үүдэн тэдний тоо толгой огцон буурч улмаар олон улсын байгаль хамгаалах холбооноос ховорцсон амьтдын жагсаалтанд хүртэл бүртгэжээ. Жагсаалтын 7 дугаар байранд бидний сайн мэдэх ягуар орлоо. Ягуар бол өмнөд болон Төв Америк даяар ихэвчлэн ширэнгэн ой, намрахаг бүс нутагт өргөн тархсан минхэн огт хамаарах хүчрхэг муурын төрлийн амьтан юм. Тэд ихэвчлэн 112-оос 185 м урттай, хамгийн ихдээ 160 кг жинтэй буюу дэлхийн хамгийн том муур биш боловч 1 см квадрат талбайд 105 кг хүчээр хаздаг. Өөрөөр хэлбэл ягуар минхэн огт хамаарах бүх амьтад дотроос хамгийн хүчтэй хаздаг амьтан гэсэн үг. Тийм учраас тэд олзоо барихын тулд ердөө ганц удаа хурдан бөгөөд оновчтой дайрахтал хангалттай. Ягуар амаа том ангаж, хурц соёо шүдэ ашиглан аливаа амьтны гавлын ас, эсвэл хуйгалсан бүрхүүлийг цоо хазаж чаддаг. Ихэнх махчин амьтад олзсныхоо хоолой, цавь, хевлийг гэх мэт эмзэг хэсэг рүү довтолж хөнөөдөг бол харин ягуарууд олзсныхоо шууд гавлын асыг цоортолно, заримдаа бяцарч бутрах хүртэл нь няц хаздаг ажээ. Тэд гайхалтай хурд болон хазалтын хүчээ ашиглан өөрийн биеэсээ 4 дахин том олзыг агнах чадвартай. Энэ бол тэдний хүчрхэг ирүү, хурц соёо шүдний тод илрэл юм. Мөн ягуар өөрийн биеийн хэмжээтэй дүүцгүүц асар том сэгийг мод руу чирж гаргах чадaltaй. Ягуарууд буг, мэрэгч амьтад, зэрлэг гахай, сарамгчин, тураатан гээд бараг бүх төрлийн амьтаар хоолдог. Өөрийн амьдрах орчиндөө хоолт хичээлийн ноён оргил болсон гайхалтай амьтад юм. 6 дугаар байранд гайхалтай хүчтэй өвсөн тижээлтэн усны үхэр орлоо. Эдгээр амьтад номхон дөлгөөн, илдэг зөөлөн зантай харагддаг боловч эзэмшил газарт нь нэвтэрсэн, үр төл рүү нь халтсан аливаа амьтад руу маш аимшигтайгаар дайрч довтлон хөнөөдөг. Уурлаж бухимдсан усны үхрийг манай ертөнцийн хамгийн аюултай амьтан гэж хэлэхэд буруудахгүй. Усны үхэр 3.4-өөс 4 м урттай, 1.2-оос 2.6 тонн жинтэй хуурай газрын 3 дахь том хөхтөн амьтан юм. Өөрөөр хэлбэл тэд хуурай газар дээрх бүх амьтад дотроос биеийн жингээрээ заан болон цагаан хэрсний араас 3 дугаар байранд ордог гэсэн үг. Усны үхрийн ирүүний булчин сайтар хөгцсөн бөгөөд амаа 150-аас 180 градус хүртэл том ангаж 126 кг-ыг хувахан см квадрат хүчээр буюу 1 см квадрат талбайд 126 кг хүчээр хазаж чаддаг. Тэдний доод ирүүний дунд соёо гэхэд 40-50 см урттай гэд бодохоор үнэхээр аимшигтай байгаа биз. Усны үхэр усанд сайн шумбах ба 4-5 минутын турш усан дотор байж мөн усны ёроод алхаж явж чаддаг. Тэд ихэвчлэн усанд амьдардаг боловч хуурай газар дээр 40 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Та хуурай газартаж усан доторч гэсэн тэдэнтэй тулдна гэдэг бараг боломжгүй зүйл юм. 5 дугаар байранд Америк гүмбраа матар орлоо. Эдгээр амьтдыг хүмүүс гүмбраа матар гэж нэрлэдэг боловч тэд матарнаас өөр угт хариалагддаг тустай амьтад юм. Гүмбраа болон матар хоёрыг толгой, ирүүний хэлбэр, шүдний зуулт зэргийг харж ялгах боломжтой. Дэлхий дээр нийт Америк гүмбраа, хятад гүмбраа гэсэн хоёр зүйлийн гүмбраа матар байдаг. Энэ дотроос Америк гүмбраа илүү том биетэй, илүү хүчтэй хаздаг бөгөөд 3.4-өөс 4.6 м урттай, 500 кг хүртэл жинтэй байдаг. Харин хазалтын хүчний хувьд 150 кг-ыг хувахан см квадрат буюу 1 см квадрат талбайд 150 кг хүчээр хазаж чаддаг ажээ. Америк гүмбраа цэнгэг устай гол мөрөн, намаг балчиг, нуур цөөрөнд амьдрахыг илүү зүздэг боловч заримдаа шорвог устай нуур цөөрөнд тааралдах нь бий. Эдгээр амьтад ихэвчлэн могой, загас, хоёр нутагтан, усанд ойртсон хөхтөн амьтад зэргээр хоолдог ажээ. 4-р байранд давстай усны матар орлоо. Матар бол манай гариг дээрх хамгийн хүчтэй хаздаг амьтдын нэг. Тэдний гайхалтай хүч чадлын гол түлхүүр нь ирүүний асар том булчингууд юм. Бүх матар дотроос давстай усны матар бол дэлхийн хамгийн том матар, дэлхийн хамгийн том хэвлээр явагч амьтан юм. Тэд ойролцоогоор 6 м урттай, 1-ээс 1.5 тонн жинтэй байдаг. Давстай усны матар хүчрхэг эрүүгээ ашиглан 1 см квадрат талбайд 260 кг хүчээр хазаж, бараг ямар ч олзыг шууд устгаж чаддаг. Хамгийн сонирхолтой нь 260 кг-ыг хувахан см квадрат гэсэн энэ хазалтын хүч бол дэлхий дээрх бүх амьтад дотроос бодитоор багаж ашиглан хэмтсэн хазалтын хүчний хамгийн дээд утга юм. Өөрөөр хэлбэл үүнээс илүү хазалтын хүчтэй амьтдыг бодитоор хэмжих биш,
Харин математик тооцоолол болон наривчилсан рентген туяа ашиглан тухайн амьтны биеийн бүтэц, эрүүний булчин зэрэгс шалтгаалan олж тогтоосон гэсэн үг. Давстай усны матар амьдрах орчиндөө хоол тэжээлийн ноён оргил болсон амьтад тэд ихэвчлэн олзоо отолтонд оруулж, гиндүүлэн дайрч, улмаар живүүлж алах, эсвэл бүтнээр нь залгих замаар амь насыг хөнөөдөг. Давстай усны матар газар нутагт нэвтэрсэн бараг бүх төрлийн амьтдыг шууд олзоо болгодог. Жишээлбэл зарим төрлийн авраг загас, цэнгэг усны болон давстай усны загас, хавч хэлбэртэн, төрөл бүрийн 2 нутагтан, бусад хэвлэр явагчид, шууд, хөхтөн амьтад тэр тусмаа хүмүүсийн хүртэл агнадаг ажээ. 3 дугаар байранд аимшигт аврах цагаан загас орлоо. Эдгээр амьтад дэлхийд даяар өргөн тархсан бөгөөд ялангуяа далайн эрэг орчмын усанд элбэг тааралдаг. Аврах цагаан загас ойролцоогоор 5.5-аас 8 м урттай, 1.1-ээс 2.2 тонн жинтэй байдаг. Тэдний хазалтын хүчийг наривчилсан рентген туяа ашиглан ойролцоогоор 281 кг-ийн хуваахан см²-т гэж тооцоолсон байна. Энэ бол асар өндөр үзүүлэлт юм. Сонирхуулж хэлэхэд эдгээр амьтад хагас километрийн цаанаас цус өнөрлөж чаддаг гэдгээрээ онцлогтой. Аврах цагаан загас хазалтын хүч болон үнэрлэх чадвараа ашиглан ихэвчлэн далайн гахай, элдв төрлийн загас, далайн хав, далайн арслан гэх мэт амьтад заримдаа далайн яст мэлхийг хүртэл барьж иддэг. Аврах цагаан загас 300 орчим шүдтэй боловч хоолоо зажилдаггүй. Харин шууд бүтнээр нь залгиж иддэг ажээ. 2 дугаар байранд нийлийн матар орлоо. Эдгээр амьтад Африк тивд Сахарын цөлөөс өмнөд хэсэгт гол төлөв цэнгэг устай газар амьдардаг боловч давсар хог, шорог устай орчинд амьдрах чадвартай. Нийлийн матар ойролцоогоор 3.5-аас 5 м урттай, 225-аас 750 кг жинтэй байдаг. Судлаачид 2.4 м урттай нийлийн матар дээр хазалтын хүчний туршилтыг тусгай багаж ашиглан бодитоор хийж үзэхэд 211 кг-ийн хуваахан см²-т гэсэн үр дүн гарч ирсэн. Гэхдээ энэ төрлийн матар 5 м хүртэл томордог учраас судлаачид нарийн тооцоолол харьцуулалт хийсний үр дүнд тэдний хазалтын хүчийг 351.5 кг-ийн хуваахан см²-т буюу 1 см²-т талбайд 351.5 кг хүчээр хаздаг гэсэн хариулт гаргажээ. Нийлийн матар давстай усны матарнаас жижиг биетэй боловч бүх төрлийн матар, бүх төрлийн хэвлэр явагчид дотроос хамгийн хүчтэй хаздаг амьтан ажээ. Одоо бүгдээрээ манай гарагийн хамгийн хүчтэй хаздаг амьтныг мэдэж авцгаая. Энэ бол алуурчин халин буюу орка юм. Эдгээр амьтад дэлхийн хамгийн том дэлфин бөгөөд хойд болон өмнөд туйлын хүйтэн сэрүүн бүс нутагт цөөн тоогоор сүргэлэн амьдардаг. Тэд ойролцоогоор 5-аас 8 м урттай, 3-аас 6 тонн жинтэй боловч хамгийн ихтэй 9.8 м урттай, 10 гаруй тонн жинтэй байдаг. Судлаачид алуурчин халимны хазалтын хүчийг тооцож үзсний үр дүнд ойролцоогоор 1336 кг-ийн хуваахан см²-т буюу 1 см² талбайд 1336 кг хүчээр хаздаг гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэдний хазалтын хүч 2-т орсон нийлийн матарнаас 3.8 дахин их ажээ. Энэ бол асар өндөр үзүүлэлт юм. Алуурчин халим өөрийн амьдрах орчиндөө хоол тэжээлийн ноён оргил болсон амьтан бөгөөд хамгийн хүчрхэг, хамгийн аюултай аврах загас гэдгээр алдартай аврах цагаан загасыг хүртэл барьж иддэг. Мөн тэд хамтдаа усан цэлж, хүчтэй давлгаа үүсгэн мөсөн хавтан дээр байгаа далаанхаа болон бусад олзыг унгаж чаддаг маш ухаалаг амьтад юм. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн хүчтэй хаздаг 10 амьтны талаар танилцууллаа. Хэдийгээр шилдэг арга ороогүй боловч онцолж ярих хэрэгтэй хэд хэдэн амьтад бий. Жишээлбэл хүмүүс бидний хазалтын хүч, тухайн хүний нас, хүйс, эрүүний хэмжээ, бие махбодын ялгаа зэргээс шалтгаалan 7-оос 21 кг-ийн хуваахан см²-т байдаг боловч ихэнх хүмүүсийн хазалтын хүч 11.4 кг-ийн хуваахан см²-т байдаг ажээ. Тэгвэл бидний сайн мэдэх араатныхаа арсланг 46 кг-ийн хуваахан см²-т хүчээр хаздаг гэж үздэг байсан боловч одоо тэднийг илүү хүчтэй буюу 70 кг-ийн хуваахан см²-т хүчээр хаздаг гэдгийг олж тогтоожээ. Гүмбрэ яст мэлхий, кайманы яст мэлхий, дэгжин яст мэлхий гэж нэрлэгддэг энэ амьтан гим хоргүй харагдаг боловч арслантай адилхан 70 кг-ийн хуваахан см²-т хүчээр хаздаг. Хэрвээ түүнд хамаагүй ойртвол хурууга дас хазуулах аюултай. Бенгалийн бар хамгийн том биетэй бар биш боловч хамгийн хүчтэй хаздаг бар бөгөөд 74 кг-ийн хуваахан см²-т хүчээр хазаж чаддаг. Гэтэл тэднээс хамаагүй жижиг биетэй дэлт чон 1 см² талбайд 77 кг хүчээр хаздаг ажээ.
Харин бидний сайн мэдих гризли баавгай 81.5 кг-ийн хуваахан сантиметр квадрат хүчээр хаздаг. Энэ бол цагаан баавгайн араас орох үзүүлэлт юм. Тэгвэл дэлхийн бүх цаг үеийн хамгийн хүчтэй хаздаг амьтныг мегалодон байсан гэж үздэг бөгөөд тэд ойролцоогоор 2812 кг-ийн хуваахан сантиметр квадрат хүчээр хаздаг байжээ. Энэ бол алуурчин халимныхаас 2 дахин өндөр үзүүлэлт юм. Бүгдээрээ энэ бичлэг дээр яригдсан бүх амьтдыг хазалтын хүчээр нь жагсаавал иймэрхүү үр дүн гарах нь сонирхолтой харагдаж байгаа биз? Нэмжлэхэд манаас сууг тун удахгүй 40 мянгуулаа болох гэж байгаа учраас subscribe дарахаа бүү мартаарай. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай өгөөрэй бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцсон ховордоогүй бүхий л амьтан урамлаа хайрлан хамгаалъя.